Түүх гэдэг үнэн хизээч энгийн шулуун шугам шиг явдаггүй. Заримдаа худал мэт домог үнэнд ойртож, үнэн мэт өгүүлэмж харгас улс төрийн зэвсэг болон хувирдаг. Гэхдээ түүхийн хуудсанд цус сорогч хадагтай хэмээх цол гуншинтай үлдсэн нэгэн эмэгтэй бий. Түүнийг Элизабет Баттери гэдэг. Түүнийг зарим нь эмэгтэй Дракула, зарим нь Трансильванийн цус сорогч, цусан гүнж гэж нэрлэдэг. Гэвч түүний нэр цуур айдсан шалтгаан бол зүгээр нэг домог биш. Тэрээр 600 гаруй охины амь насыг авч утсан гэх аимшигт хэрэгтэй холбогдсон. Энэ бол хэний ч санаанд багтамгүй харгас эрцгээ дарангуй нэгний бодит түүх юм. Элизабет Баттерийн 1560 оны 8-р сарын 7-нд тухайн үеийн Унгар, одоогийн Словакийн нутгийн нэгэн хүчрхэг язгууртны гэр бүлд мэндэлжээ. Баттери овг нь эртний язгууртны удан бөгөөд төр, сүмхийд, армийн өндөр тушаалтан, засаг захиргааны гол төлөөлөгчид түүний төрөл садан байв. Гэвч түүний удамд сэтгцийн эмгэг, шизофрен, садар самуун зан авир, цус ойртолд маш их байсан тухай түүхчид тэмдэглэсэн байдаг. Элизабет нь бага наснасаа толгоо өвддөг, сэтгэл санааны огцом өөрчлөлттэй, түрэмгий зантай, заримдаа хар дарсан зүуд, ухаан алдаг шинж тэмдгүүд илэрч байсан гэх мэдүүлэг үлдсэн байдаг. Тухайн цаг үед эмэгтэй хүн боловсрал эзэмших ховор байхад Элизабет хэд хэдэн хэлтэй философи, шинжлэх ухаан, нийгмийн ухаанд боловсролсон нэгэн байв. Тэрээр латин, герман, унгар хэлээр ярьж чаддаг байсан бөгөөд Библи уншиж, шашны болон оккультын ном сонирхдог байжээ. Зарим түүхчдийн таамагласнаар тэр залуу байхдаа нэгэн тариачийн хүүхд одож хөнөөсөн бөгөөд энэ бол түүний анхны аллага байсан бөгөөд гэр бүлийн нэр төрийн төлөө энэ явдал нуун дарагдсан гэж яригддаг. 15 настайдаа Элизабетийг нэгэн нөлөө бүхий язгууртан генерал Ференц Найт гэргий болгожээ. Хос хоёр шахтицын цайз руу нүүж тэнд амьдрах болсон гэдэг. Харин нөхөр нь ихэнх хугацаанд Турктэй хийж буй дайнд оролцож, ор таршаа Элизабетэд даатхан үлдээдэг байв. Элизабет энэ үед ордны зарц шивгчин хамжлага охтыг ажилд авна гэсэн нэрийдлээр авчирч тэднийг татчлаан зовох, зодох, хүчээр цуст хохирол учруулах явдлаа эхлүүлсэн гэдэг. Гэрчүүдийн өгүүлснээр тэр охтыг дотор хувцастай цонхон дээр дүүжилж гал дээр түлдэг байсан. Мөс хүүтэн усанд удаан байлгаж осгодог байсан. Хумсыг нь зулгааж авдаг байсан гэх мэт харгас аргаар тамалдаг байв. Домогт өгүүлснээр нэгэн өдөр шивгчэн нь үсийг нь самнаж байхдаа алдаа гаргаж уурлууснаас нь болж Элизабет түүнийг нүүрлүүн хүчтэй алгадаж хамраас нь цус гаржээ. Охины цус гартан тусгад арьсан залуужиж толгор болсон мэт санагдаж түүнд аимшигтай бодол төрсөн гэдэг. Үүнээс хойш тэрээр цусанд орвол залуу хിവэрэ үлдэнэ гэж итгэж өдөр бүр охтыг зовоож алж цусаар нь усанд ордог болсон гэд. Заримдаа тэр цусаар нүрээ угааж шившлэг уншдаг байсан гэж үздэг. Олон гэрчүүдийн мэдүүлэгт дурддагцснаар Элизабет нь охтыг цавуугаар ам хамрыг нь битүүлж амьсгалыг боогдуулдаг. Гал дээр халаасан төмрөөр арсыг нь түлдэг. Зүгээр арсан доогуур хатгаж цус гаргадаг. Нүцгэн охтыг хамт тойрч өлсгөж бие биенээ идэхэд хүргэдэг байсан гэх баримтууд бий. Түүний хамгийн аимшигтай хэрэгүүдийн нэг бол нэгэн хүүг төмөр торон тээж гадаас зоогоод түүнийг чих хамар хуруу зэргийг нь тастаж идэхийг бусад зарц охтод тулгаж хаарсан явдал байв. 1609 он гэхэд түүний харгислал бүхий ажиллагааг хэтэрч ядуу өрхөөс гадна язгууртны охид хүртэл алга болж эхэлсэн. Энэ нь хааны анхаарлыг татаж мөрдлөг эхэлжээ. Унгарын хаан 2 дугаар Матиас нь 1610 онд гүн Жорж Турцог түүний эсрэг шалгалт явуулахаар илгээв. Турц он 1610 оны 12 дугаар сарын 29-нд шахтицын цайзад гинэт орж ирэхэд тэнд хүний үнэр ханхалж хонголд тамлуулсан нас барсан охид олноороо байсан ажээ. Шүүх ажиллагаа нь 1611 оны 1-р сарын 2-нд болж 300 орчим гэрч мэдүүлэг өгсөн гэдэг. Түүний царц туслагуудаас 4 хүн баригдаж 3 нээлттэй шүүхээр таслагдаж гарыг нь тайрч дараа нь галж чатаасан гэдэг. Элизабет өөрөө язгууртан тул олон нийтийн шүүхээс хамгаалагдаж гэрийн хорионд буюу цайзын өрөөнд насан турш хоригдох ял авсан юм. 1614 оны 8-р сарын 21-нд Элизабет Баттери цайзынхаа өрөөнд нас барсан. Зарим их сурвалж түүнийг сэтгцийн өвчнөд автсан. Өөрийгөө хооллож чадахгүй болтлоо дориотсон гэдэг. Түүнийг оршуулахад тосгоны иргэд эсэргүүцсэн тул түүний шарилыг шахтицын цайзын гүнд эсвэл өөр газар нууж оршуулсан байна. Тэр өнөөдөр ч яг хаана буршлагдсан тодорхойгүй.
Өнөө үед зарим түүхчид Элизабет Баттарийг бодит алуурчин байсан гэдэгт итгэдэг бол зарим нь түүнийг улс төрийн зорилгоор устгасан гэж үздэг. Эцгийн тал, нөхрийн тал, хааны эрх мэдлийн хоорондын өрсөлдөөнөөс үүдэн түүнийг буруутгасан байж болзошгүй гэдэг таамагч бий. Элизабетийг хэрэг дунгах баримт олон байвч тухайн үеийн шүүхүүд орон төсвийн мэдээлэл тулгуурласан тамтлан байцаалт хийсэн ч нотлогдсон байдаг. Элизабет Баттари бол 16 дугаар зууны Европ дахь хамгийн хоёрдмол үнэлгээтэй хардарсан зүудмэт эмэгтэй. Түүний түүх бол зөвхөн аллах, харгислал бус нийгмийн ялгаа, улс төрийн тоглоом, эмэгтэйчүүдийн эрх мэдлийн талаарх тол юм. Тэр үнэхээр 600 охины амийг хороосон алуурчин байсан уу? Эсвэл эмэгтэй язгууртны хүчрэг болохыг үзэн ядсан нийгмийн хэлмэгдэл үү? Хариулт нь тодорхойгүй. Гэхдээ бид нэг зүйлийг баттаа мэднэ. Түүний нэр түүхийн хамгийн харгис, хамгийн нууцлаг алуурчдын дунд үрдүүлсэн. Хэрвээ танд өнөөдрийн бичлэг таалагдсан бол лайк болон сабскрайба дараад дараагийн түүхүүдээр хамтдаа аялцгаая.